нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Өнөөдөр надтай манай орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан сувд хамтран ажиллаж байна. Хог хаягдлын асуудал, хог хаягдлын менежмент гэдэг бол зөвхөн хэр хөдөө явах төдийд биш тийм ээ. Хот суран чандарч бай. Тэр байтугай хөдөө манай малчид хичнээн нэгнээс хол тархав битэрхэн амьдарч байсан ч гэсэн энэ хог хаягдлыг бид зөв хаяж сурах талаар бол маш их сурч мэдлэгтэй болох юм шаардлагатай байгаа тийм ээ. За тэр тусмаа бол бас өөрийн гэр биш гэсэн шиг хэр хөдөө явахаараа бас хог хаягдлд арай жоохон буруу хандаад те байгаль орчноо бохирдуулахын зэрэгцээгээр эргээд тэрний эрүүл мэндэд нь маш муу сөрөг нөлөө авчирч байгаа гэдэг дээр анхаарахгүй байх шиг байгаа юм иргэд тийм үү. За тэгвэл тэр ил задгаа хайсан байгаль бохирдуулаад зогсохгүй эрүүл мэндэд нь яаж нөлөөлж идэг нь хоёлаа эхлэе яриа. За ер нь бол эхлээд хүмүүс хог хаягдлаа зогсохгүйгээр ил задгаа хайна. За энэ нь бол эхлээд хэрвээ хогийн зэгтээ ингээд ойролцоо байх юм бол тодорхой метрийн зайнаас хамаарат ургийн гажигт нөлөөлөх ч юм уу те хорт хавдар бусад халдварт бус өвчнүүдийн шалтгаан болж болно. За тэгээд энэ хог жишээ нь тамхины иш байлаа гэхэд 5 жил ч юм уу те хуванцар сав байлаа гэхэд 100-аас дээш жил төрлүүдээс хамаарат галгуурт бол түүнээс ч олон жил ийм байдлаар байгальд ингээд байж идэг байгальтаа шингэхгүйгээр за тэгээ гялгар бот бол бүр хөрсний өнгөн хийсгийн эвдэрлийг үүсгээ зогсохгүй өөртөө огологдох хорт нэгдлүүдийг хөрсөн шингээгээд хөрснөөсөө гүний ус руугаа шингэж бохирдно. За түүнээсээ ууршаад агаарын бохирдол зэргийг үүсгээд энэ бүгдээрээ буцаад л хүний эрүүл мэндэд нөлөөлөх тийм сөрөг нөлөөтэй байдаг. Сүүлийн үед бол элэг ходоодны хорт хавдар гэдэг те хорт хавдруудын өвчлөл нэмэгдэж байна. Эдгээр чинь хуванцрын зохисгүй хэрэглээ энэ галгарууд ингээд хог хаягдл эднээс тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. За тийм учраас хог хаягдлыг зөв ялгаж хэвшээ гэдэг ийм мэдээллийг бид иргэдэд хүргэдэг байгаа. Тэгэхээр хогоо эхлээд хаяхаас өмнө ялгах нь их чухал уу? Эсвэл ялгахтаа биш байдаг юм уу? Ил задгаа хаяхгүй байх нь чухал гэдэг юм уу? За ер нь бол хогийг эхлээд буур болох тийм ээ. Яг эхний ээлжинд бол хүн хамгийн хог галгар уттай юм юу галгар ут ихтэй юм сав баглаа бодолтой сонгож авах уу эсвэл ингээд өөрөө юм цаанаасаа юутайгаа даам уттайгаа тортойгоо очоод тэрийг ингээд гэрлүүг авч явах уу тийм. Энд нэгдүгээр хог хаягдлыг буур болох. За дахин хэрэглэх нэг удаагийн савлалттай юм усыг хэрэглэх үү эсвэл ингээд өөрөө аягтайгаа явах уу өөрөө усны савтайгаа явах уу энийг нь болохоор гээд дараа нь дахин хэрэглэх юм сонгож авах хэрэгтэй л дээ хэрэглээд. За тэгээд дараа нь тэрийг ингээд английн ялгасны дараа тэрийг дахин боловсруулах тийм. Тэгэхээр ингээд хог хаягдлын хэмжээ чинь буурна өөрөө хүмүүсийн хэрэглээ сонголтоос л хамаарх юм. Нэгсэндээ хог үйлдвэрлэгч биш тийм байгаль дээлтэй эхний ээлжинд гэр дотроо байгууллага дотроо хувь хүн бүр өөрөөсөө ч хүртэл аль болохоор хог хаягдлыг амьдрах л тэр л хөвчлийг бий болгох нь шүү дээ тий. Зарим иргэд бол бүр гэртээсээ баг хог гарахгүй байх тийм дадал суудсан байд юм биш үү? Ер нь гэр дотроос хог үйлдвэрлэдэггүй. Тийм зарим хүмүүс бол бананы алж үйд юм уу тийм ээ тиймэрхүү юмнуудаа буцаагаад ингээд дараад бордоо олгоод хэрэглэдэг ч юм уу цэцгэндээ тийм байж болж байна. Тэгээ хороогоор ч юм уу байраараа нэгдээд нөгөө дахин ангиллах юм цэгүүдтэй тэр нь тодорхой 7 хоногийн тэд өдөр очиж авна гэсэн. Тэрэн дээрээ яг тухайн өдрөө аваачаал хогоо өгдөг тийм зан хөвшил сурцсан байна хүмүүстэй. Тэр зөв тэгээд хүмүүс хөдөө энэ олон хоногийн амралтаар явна тухайн тэр болгонд хог гарна тэрийг бүгд цуглуулж агаад хамгийн ойр суурин газар тэнд бол хогийн сав байгаа тэндээ аваачаал хаях хэрэгтэй. Жишээ нь ингээд хүмүүс ойр хавьд хүн байхгүй юм чинь ингээд гайгүй хайчий гэд бодож болно. Тэгээд тийм чинь бэлчээрээ мал аж ахуй байгаа. Тэрий чинь мал идэн галгаруудыг идчихлээ гэхэд бид нар өөрсдөө буцаад тэр мал ангины хаа буцаал идэн штэ. Тэгэхээр энэ болгоо ингээд буцаад бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх.
Одоо орчиндоо ч гэсэн. ээлж задгаа аяллаар амралтаар хээр хөдөө явж байгаа хүмүүсээс ихэвчлэн ямар хогийг одоо тэд нэр орхичод байна, хайчаад байна. За шил байна, хунцрах байна. Одоо хэрэгэлсэн нойлын цаас тийм ээ, салфитдаг байна. За тэгээд нэг удаагийн аяга, халбах сэрээ тэр бол бас маш удаа хөрсөнд бол шингэхгүйгээр маш уддаг. Тэндээсээ тэгээд хунцар бол одоо хар туглах тийм ээ, бусад химийн бодисууд байгаа. Тэр нь бол хөрсөн шингээд буцаад л одоо тэр чинь хөрсөн шингэхэд жуураг буцаад ургамал урахтаа тэр бохирдолтой л ургамал ургана гэсэн үг. За дараагийн ээлжинд одоо хоёлаа английн ялгах талаар нь илүү мэдээлэл өргөх үү? За хог хаягдлыг бол английн ялгахтаа цахилгаан бараа, цаас, хүнсний хаягдал, хуванцар, сав, шил, металл эднэрийг ангилах хэрэгтэй. За тэгээд бусад хүнсний хаягдал нь бол яг одоо буцаж ингэж дахин боловсруулах ашиглах боломжгүй. Ингээд хайж болно. Бусдууд энэ бол цахилгаан бараа, цаас, хүнсний хаягдал одоо хуванцар, сав, шил, металл зэрэг бол яг ангилах хэрэгтэй байна. За тэгээд одоо хогийг ангилснараа бол бохирдлыг бууруулна. Одоо хог хаягдлын хэмжээг багасгана. Хүрээлэн орчноо хамгаалж байна. Дэлхийн дулаарлыг бууруулна. Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлнэ. Одоо тэгээд дахин боловсруулах үйлдвэрийг дэмжих ийм үр ашигтай гэдэг юм аа. За сая яг өөрөө чи хэлсэн энэ хог хаягдлыг ялгахын ач тусын талаар бол манай орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтнууд бол мэдээлэл инфографикийг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар бэлтгээд тэгээ энийг одоо байнга шинжилж ингэж түгэж ажилладаг байгаа. Манай орчны эрүүл мэндийн албаныхан бол өнгөрсөн оноос эрүүл ахуйн аяныг эхлүүлсэн. За эрүүл ахуйн аян бол тухайн одоо тавлсан хугацаанд дууссан ч гэсэн одоо энэ аян бол маш үр дүнтэй байсан учраас одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. Тэгэхээр манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн пэйж хуудас болон манай орчны эрүүл мэндийн албаныхны бас нэмэлтээр нээж хөтлөж байгаа энэ эрүүл ахуйн аян гэсэн пэйж хуудас байгаа л дээ. За тэр пэйж хуудсан дээр энэ хог хаягдлын хэрхэн англи ялгаж сурах уу? За хог хаягдлаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлуудаа хэрхэн шийдэх үү гэдэг юм зөвлөмжүүдийг байнга байршуулж явж байгаа. Тэгэхээр тэндээс авч ашиглах боломжтой тийм ээ. За хоёлаа одоо дараагийн ээлжинд ямар мэдээлэл өргөх вэ? Дахин боловсруулалтын талаар мэдээлэх үү? Хүн одоо өөрөө дахин боловсруулалтанд ямар хувь нэмэр оруулж болох юм бэ? Иргэд байгууллага. За дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж дахин боловсруулалтанд ингээд хувь нэмэр оруулах бол хамгийн гол нь хогоо зөв зохистойгоор хангилах хэрэгтэй юм байна. За цаасаа тус нь одоо үдээсийн наван тийм ээ. Тэгээд ангилж болно. Одоо дотор баг савлгаатай байлаа гэхэд тэрийг юу яана? Одоо доторх шингэний насган хэмжээг нь бууруулна, жижигхэн болгоно тийм. Тэрний маягаар ингээд аль болох зөв зохистой л ангилаад одоо яг цэг дээр нь аваачаал өглөх юм бол тэр чинь одоо дахин боловсруулах үйлдвэр дэмжиж байгаа том юм байна. За одоо нэг хог хаягдлыг английн ялгах дээр бол үлгэр жишээ одоо айл хороо ч юм уу та нартай хамтарч ажиллаж байгаа байгууллага ч юм уу тэр жишээ юу гэдэг вэ? Одоо манай амьдарч байгаа 25 дугаар хороо бол яг одоо юу айл дүүргийн 25 дугаар. Аян зүрх дүүргийн 25 дугаар хороо бол одоо яг юуныхаа сэлэб хотгон гэдээ байгаа. Тэнд бол 2 дахь 4 дахь хагассан ингээд яг тэр өдрүүдтэй ингээд ангилсан хог хаягдлаа авч явдаг. Тэгээд яг ангилсан хог хаягдлаа хийх юм зүгүүдтэй. Хог хаягдал гэдэг бол хамгийн түрүүнд хөрсөнд одоо шингэхгүй байснаар эсвэл одоо хөрсөөр дамжиж одоо ундны ус руу орох тэр хог хаягдал доторх одоо муу элементүүдтэй ийм замаар хүний эрүүл мэндэд сөрөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр түрүүн эрүүл мэндэд сөрөг нөлөөнүүд нь одоо хамгийн түрүүнд 5 дахь өөр юу вэ? Тэгээ хог хаягдлын цэгээс бол одоо тэнд чинь ялцрал явагдаж байгаа тийм ээ. Тэгээ эрнээсээ үүсээд одоо янз бүрийн хичил биетэн янгууд байгаа. Мөн тэнд халдварт өвчин одоо суулгалт халдварт шар ч юм уу тиймэрхүү бага насны хүүхдийн суулгалт ялангуяа их байдаг. Одоо юм хог хаягдлын цэгтэй ойролцоо бага насны хүүхдүүд бол хараа хялтгүй тэрүүгээр тоглоно. Тэгэхээр 0-5 насны хүүхдүүдийн суулгалт талдаа бас их байна. Хог хаягдлаас үүдэлтэйгээр тийм байж болдог. Тэгээд одоо хог хаягдл гэдэг чинь бас хог хаягдлын цэг дээр одоо өгсөн мал амтны сэгцэн мэднэр хаягдаг штеп хүмүүс. Тэр нь болохоор бас л эргээд ингээд халдварт өвчний шалтгаан болох юм байна. Тэр одоо мал амтныг ямар халдварт өвчнөр өгсөн яасныг мэдэхгүй штеп. Тэгэхээр буцаал ингээд задралд ороод салхиар дамждаг ч юм уу тийм ээ. Хүний устдаа шингэн
маягаар алтар төвчөнд тарах эрсдэлтэй гэдэг. Ер нь бол манай монголчууд одоо нүүдэлчин амьдралын энэ хэв маяг уламжлал бол ерөөсөө хоггүй байгальдаа ээлтэй. За тэгээд тухайн айл одоо хаварчаанаас ч вэ, үйлжинээс ч вэ нүүлэг гэхэд тэр бүрийн сайхан цэвэрлээд нүүдэг ийм уламжлалтай штэ. Тийм ээ. Гэвч одоо сүүлийн үед хот суурин газрын амьдрал руу одоо мэдээж хүн ам шилжиж чинь улам болж байна. Тэгэхээр энэ хог хаягдлын менежмент бол хот суурин амьдрал сурах одоо соёлын нэг хэсэг гэж үздэг тийм ээ. Тэгэхээр хог хаяглал гэхэлэр хүмүүс зөвхөн одоо гэрээсээ гарч байгаа хогоо зөв хаях тухай биш, ер нь зүгээр одоо гудамжиндаа өдөр тутамдаа хот дотор хогийн тал хог одоо гарахгүй байх талаар юм уу эсвэл бие зөв авч явах талаар юу мэдж үзэх хэрэгтэй. За ер нь бол яг хот суурин газрын төвлөрлийнх бол эрүүл ахуйн тухай хуулиндаа бол заасан байгаа тийм ээ. Хүн одоо нийт эзэмшлийн талбайд хогоо хийж болохгүй, шүүлс нус цэрэг хийж болохгүй тийм. Тэр болгон эрүүл ахуйн тухай тэр болгон нь бол эрүүл ахуйн тухай хуулинд заагдсан. Тэгээд эрүүл зүйн зохиолтол зөрчлийн тухай хуулиар бол торгуултай шийтгэлтэй байгаа гэдгийг заагдсан. Тэгэхээр нөгөө одоо хээр хөдөө аяллаар явж байгаа хүмүүсийг бол хогоо өөртөө авч яваа зохих газар нь хаяа гэж хэлж штэ. Тэрнтэй адилхан одоо жишээл хотон гудамжаар явж байхдаа ч гэсэн нэг ч гэсэн хогийг ил хаяхгүй өөртөө авч явж байгаа зохих газар нь хаях тухай ойлголт бас адилхан штэ тийм ээ. Ярддаг да одоо Японд очиж үзсэн хүмүүс бол гудамжнаас нь хогийн сав олсонгүй гэдэг. Гэхдээ японочууд хизээч хогоо ил хайдаггүй. Тэд нэр яаж сурсан бэ нү гэхээр хогийн сав хаяггүйгээр одоо тэр нөгөө хогонд анхаарал тавихгүй байгаа юм биш, эсэргээрээ хүмүүс нь өөрсдөө гудамжиндаа хайдаггүй тийм хөвшил сурсан байна тийм ээ. За өнөөдрийн зөвлөмжийг манай орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан совд та бүхэнд хүргэлээ. Ингээд совдынхаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв